Ивэн тэтгэгч Шин Ярмаг цогцлбор хороол. 뭐요? Би нөө амар жаргалтай өссөн хөлтэй. Манай ээж нөө өмнөх жилийн шоуг үзээд маш их баярлж ирсэн байхгүй. Тэгээд яг хоо ээжигээ баярлуулахдаа ер нь бол ээжтэй зориулж орж ийн гэсэн. Өөсөө манай ээж нөө тайз нэрээс харах айгу дуртай л да. Би хинбэ ч юм уу одоо би хэн байх ёстой вэ ч юм уу маш их боддог л доо. Өөр ганцаараа л бодоо явдаг. Урлагийн талын хүн болох ёстой хүн яг мөн үү биш үү те. Одоо миний бодож явдаг зүйл зөв юм болов буруу юм болов те. Тэрийгээ бас нэг сорилтонд нэг ороод үздэг юм уу гэж бодсон л та. Би маш сайн уран бүтээлүүд хиймээр байна. Угаасаа хиймээр байна биш бүр угаасаа хийн. Гэхдээ цаг нь яг хизээ наан цаана байх уу те. Ямар ч лээсэн хийн. Тэр нь бодоод байдаг л та. Тэр нь би хин бэ гэж. Би хин нэг л дээ. Тэгээ энийг магадгүй би нөө ирээдүйд те миний хийх тэр бүтээлээс ч юм уу хүмүүс мэдчих болов. Дэвэдвэдэг ичи шитэ бичсэн жилээ ямар сайхан өдөр вэ суултанд хочмоор өдөр вэ ухамсрын шанаа за тоглосон суглаа найдаж амьдрынч гэж юу ах вэ та нар бас тэгчих юм сан гэж бодооч хэрэг байхгүй хүн зүтгэснийхээ хүн хийснийхээ хүн бүтээснийхээ хэрээр амжилтанд хүрдэг юм гэж аав ээж минь надад захидаг. Би тэднийхээ захиасыг хүндлэн дагаж ёсчлон биелүүлнэ. Учир нь би тэдэндээ хайртай, ээж нь миний шүтэн, би доороо охин дүүтэй. Тэр минь надад үнтэй, бодож мөрөөдсөн бүхнээ хийсэн бүхнээ аав гэж аав минь надад зөвлөдөг. Би зөвшөөрдөг. Зүв байх. Зөвл амьдрах юм бол аавдаа ажиллалтай, ээждээ энэрэлтэй, дүүдээ тустай ажил үүс бүтээд амжилттай, ашигтай, аз жаргалтай, эрүүл, саруул, инх тун, хэв найрамдалтай. Ол зомог инэрл хайраар дүүрээд л явчихна гэдэгт би итгэдэг. Би ухамсартай байхыг хичээдэг. Яагаад гэвэл хаач явсан их орон минь, ээж аав минь, инхри дүү минь, итгэлт андууд минь миний хэн байхаас шалтгаалж надаар дүгнэгдэнэ. Би хэний ч өмнө хаач хэлнэ. Би инэрмгүй зөөлөн. Би чанга хатуу. Би төвчээртэй. Би сүхэрч шантардаггүй. Би омогтой ирлэх дайчин сүх хуйгийг удам. I'm a real Mongolian boy. Put your hands up. Put your hands up. Put your hands up. Монгол их орны Монгол Амбили Монгол би айлтай Монгол Атэнтэйн дэнэж болсон догшин Монгол Доротож яваа улсаараа уутатах Монгол Уротууж боросыг таслах ёстой Монгол Цусыг миний бүтгэл алах ёстой Монгол Муудад унгаа Русрим уу Ахад аварвал хамтын ярна Баярлаа. За гадаа яаж унтрах вэ? За. За, бицэхгүй.
гоё эффект болчиход байна. За. Маск авах яах вэ? Ямар хүн байв? Харъя. За. За бууч шивцээ. Спонсорудаас харагдаж байгаа шүү. Майк точлоо. Чиний одоо саяны үзүүлсэн үзүүлбэр хүмүүс маш их сонирхож байгаа. Одоо энэ яг ямар төрлийн үзүүлбэр юм бол юу юм бол гэж бас бодож байгаа. Харин та адил нэр өгөх хэрэгтэй байна шүү дээ. Одоогондоо бол чи зүгээр л өөрийнхөө ингээл сэтгэл ороод ирсэн байгаа юм шүү дээ, тийм үү? Тэгэхээр бүх шинэлэг юм гаргаж ирсэн гэж ойлгож болох юм байна. Сая явж байгаа хоолой чиний хоолой юу? Тий. Бүх юм өөрөө бэлдээд найруулаад ороод ирсэн тий. За тэгээд яагаад юу н ийм үзүүлбэр үзүүлэе гэж бодсон. Чи юу н урд нь ийм үзүүлдэг байсан юм уу? Өмнө яг зөв бүжиглэг байсан. Гэтэ хамтлагаараа эзэж тайзан дээр ганцаараа юу н гарч байгаагүй. Тэгээд энэ удаад яг ганцаараа гарахаар болсон. Ер нь бол гэрээхэндээ зориулсан. Аавда тэгээд тааман миний үлгэр дуурайл шүү тий. Ээждээ маш их хайртай шүү. Дүүгээ маш их халамжлнаа тий. Би миний үрг энэ бүхнээ зүгээр бүгдэд хийхийг хүссэн. Чи ямар мэрэгчлээ? Би кино найруулагч. Надад нэр үнэхээр сонирн байсан. За өстой нөгөө хайрцагнаасаа гарна гэдэг энэ баг. Чи үнэхээр кино найруулагч юм бол чам шиг өрмөц сэтгэлгээтэй хүн Монголын анхны Оскарыг авахгүй яах юм бэ? Баярлалаа. Миний дотор шиг. Би чиний энэ тэр сэтгэлгээнийх нь үзүүлж байгаа детайлуудыг бас их гайхаад байсан чинь найруулагч юм байна, аргагүй юм байна л да. Гал байлаа, сармагчин байлаа, хүн гэдэг үг маш их дурддагдлаа. Энэ гурвын учрыг чи үндсэндээ бас өөрийнхөө бүжгээрээ хангалттай тайлбарлаж чадлаа гэж би бол харсан. Баярлалаа. Надад бол бас маш их гоё мэдрэмж төрлөө. Үнэхээр кино найруулагч хүний ухаан бодлыг үзсэшгүй хүмүүсийн араас биш урлаг төрөнд нь явдаг гэдгийг чи харуулж чадлаа. Баярлалаа. Тацч үзмээр санагдсан юм. За энэ шийдвэр гаргая. Дэги. Би чиний үнэхээр бүтээлч байгааг үнэхээр үнэлж байна. Энэ бол тэнцлээ. Баярлалаа. Монголчууд бол маш авьяаслаг сэтгэлгээтэй хүмүүс гэдгийг тод илрэл байлаа. Тэнцлээ. Баярлалаа. Нийгэм чиний араас явж нийгмийг тэргүүлж өөрийнхөө хийсэн юмыг үзүүлж таниулж яваасаа гэж хүсээд би чамайг тэнцвэрлээ. Баярлалаа. Ч юм уу уран бүтээлчд юмыг их хуулбарлаж хийдгээ. Байнгын юм хуулдаг өөрийнхөө толгоороос итгэдэг хүн бараг байхгүй. Энэ байдлыг чи бол эвдэлж анх удаага одоо бараг шинэлэг юмыг бол гаргаж ирж бүр хоосон юмнаас юм гаргаж ирж ингэж чадлаа. Одоо энийг мага хэм мэдэх дараа нь өөр нэг баг Японд ч юм нэг залуу харж чамайг хараад бас өөрийнхөө те ийм үзүүлбэрийг бас чамаас ингэж инспирэшн авч хийх юм бэл хэм мэдлээ те. За ингээд тэнцлээ дөрөв тэнцлээ баяр хүргэе. Баярлалаа. Ямар ч гоё үстэй юм те. Багэ засаж байгаа юм. Яа. Зүсээ бооч. Яг ингэ байж инзив авч ингэ байж. Хайд шиг арга. Яг ингэ. За өстө уучлаарай. Үсэж юм хөтлөө. За нэр сарай. Би чам таслаа. Нэг багын дотор хаагдсан гэсэн те. Гоё юм. Магтаал маш олон магтаал гэлээ. Энийг яаж даах гэж байна? Өөр хэл дандаа. Чи хүмүүст шүүндэр хүлээлт үүсгэлээ. Чамайг тэрийгч таана гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Хамгийн өрмөц сакстэй залуу. Монголын хамгийн гоё үстэй залуу.
Одоо манай урлагийнхэн чинь юм байна шүү дээ, тэ. Зарим хүмүүс нийгмээ дагаж яваад байгаа байхгүй юу, тэ. Өөрсдөө дагуулах наач аюу зөв. Урлагийн хүмүүс нийгмээ дагаж яваад. Яг энэ шиг түрүүнд нь явах хэрэгтэй. Өнөөдөр ойлгохгүй байж магадгүй, тэ. Маргааш өнөөдөр ойлгохдаг болно шүү дээ. Bring 'em all. Yeah. You know what it is. Everything I do, yeah, I do it big. Yeah. Өнөөдрийн хувьд анхгүйгийн үзүүлбэр Авьяасдаг монголчууд шоуны сонин содон үзүүлбэрүүдийн нэг байж чадлаа. Авьяас бэлгэн үргэлж хурц байж бүгдийн өмнө үргэлж гялзаж яваарай залуу минь. Сайн бацгаана уу? Бид хөтлөгч Угнаа анх хоёр байна. Анхаа Угнаа. Баярлалаа. Авьяасдаг монголчууд шоуны сонирхолтой үзүүлбэрүүдийг эцгийг төсвөл YouTube сувагт нэгдээрэй.